Сайн уу Библи? Мосе бурхантай дахин хамт алхсан нь. Гитлэл 34-ийн 29-өөс 35. Мосе 10 зарлиг ба хуулийг сонсоод уулнаас бууж ирэхэд Израильчууд алтан тугал хийж түүнд мөргөж байв. Мосе уурлаж бурхнаас хүлээн авсан чулуун хавтангуудыг шидэв. Гэвч тэрээр сэргэж Израильчуудыг өршөөхийг бурхнаас гуйн залбирав. Үүний дараа бурхан Мосег дахин дуудав. Мосе 2 шин чулуун хавтангаар ууланд гарав. Мосег 2 дахь удаага уулан дээр гарахад бурхан түүнтэй өмнөхөөсөө өөр үгээр уулзсан нь. Учир нь их эзэн би бол өршөөнгүй, нэгүүлсэнгүй бурхан бөгөөд уурлахдаа удаан, хайр нь хувиршгүй, итгэмжит, мянган үед хайрыг дамжуулж гим нүгэл, алдаа зөрчлийг уучилдаг. Гэсэн хэдий ч эцгүүдийнх нь нүглийг би 3-4 дахь үеийнхний хувьд шийтгэлгүй орхихгүй хэмээн айлцсан. Мосе ууланд анх гарахдаа хууль ба асрын тухай сонссон. Гэвч 2 дахь удаа гарахдаа бурхан Мосед өөрийн зан чанарыг илчилсэн чулуун хавтан дээр 10 зарлигийг бичжээ. Бурхан бол нэгөөсөл хайрын бурхан, нүглийг шүүдэг бурхан гэж тэр хэлсэн. Бидний итгэл майхан шиг орон зай, дагаж мөрдөх дүрм журамд баригдсан мэт боловч бурхан гэж хэн болохыг ойлгох нь илүү чухал юм. Мосе анх ууланд гарахдаа хууль болон асрын тухай мэдэж авсан. Гэвч тэр ууланд 2 дахь удаага авирахдаа бурханы зан чанарыг мэдэрсэн нэгэн болсон. Түүнийг 2 дахь удаага уулнаас буухад Мосегийн дүр төрх өөрчлөгдөв. Библиэд Мосегийн царай гэрэлтэж байсан гэж хэлдэг. Зарим нь бүр эвэр ургуулсан гэж ярьдаг. Тиймээс та Европын сүм хийдүүдэд эвэр сийлсэн Мосег харж болно. Уулан дээр дахин бурхантай хамт байсан Мосе бурханы дүр төрхтэй төстэй болж эхэлсэн байж болох болов? Бүгдээрээ бид ч бас сүмийн дүрм, мөргөлийн зан уйлд соролцож тэдний дотор магтаал, залбирал, үгээрээ дамжуулан итгэлдээ өсөх болно. Гэвч өнөөдрийн захиас бидэнд бурхан гэж хинбэ гэдгийг мэдэх хэрэгтэй гэж хэлж байна. Энэ нь бидэнд хандсан түүний хайр, нэгүслийн тухай болон нүглийн эсрэг, үзэн ядалтын талаар суралцах гэсэн үг юм. Хэрв бид ийм байдлаар бурхантай хамт алхасаар байвал бид ч бас түүнтэй ямар нэгэн байдлаар адилхан болохгүй гэж үү? Мосегийн нэгэн адил бурханы гэрэл хэвээр үлдэж магадгүй бөгөөд хэрв тийм бол бид тэр гэрлээр дэлхийг гэрэлтүүлж чадна. Тийм ч учраас Есүс бурханы гэрлийг хүлээн авсан бидэнд хандан та нар бол дэлхийн гэрэл гэж хэлсэн билээ.